За та бүхэн энэ өдөр ямар амгалан айлтгая. Тэгээ яг ерөнхийдөө ад донгийн ч юм уу хорлолын талаар ярив. Тэгээд яг хүмүүс нэг гадна чөтгөр шулмаас их айгаад байдаг. Гэтэл ад дон гэдэг одоо бид нарыг бодтойгоор ингээ хорлдог 70 40 зүйл байна гэж энэ төвдийн шашинд. За шашинч гэхээсээ илүү ардын номлолд бол үздэг байгаа. Тэгээ энэ маань болохоор Бярманы шашныг зарим юм ингээд нэг буддизмтай холилдсны үндсэн дээр иймэрхүү юм ярьдаг. А яг муу сэтгэлийн нэгдүв тусгалаас болоод энэ ад донгийн хорлол түн өртдөг юм байна л да. Тэгээ яг үеийн ирэхээр бас өртөж болдог гэж байгаа юм. Тэгээ ер нь хүний өвчин зовлон өхөлн ихэвчлэн донгийн хорлолоос үүдэлтэй байдаг гэж бас ингээд нэг гүрмийн талынхан үздэг гинэ. Ер нь ямархуу дон ямархуу ад хорлол учруулсныг нь мэдх юм бол даван туулах тийм ээ. Арга замыг нь бас олж болдгоо гэсэн юм харагдаж байна. За тэгээд нанжин буюу ягчс донгийн хорлол гинэ. Ерөнхийдөө ягчсаа гэдэг нь мангас хүний дайсан л гэсэн үг юм шиг байгаа. Сүмбэр уулын хойдолд муу дут төв гэж байдаг гинэ. Энэ болохоор нөгөө шашин дэлгэрээгүй төв гэж ярьдیں۔ За яг нөгөө сүүлийн үеийн лам нар чинь нэг нөгөө олон хэмжээст ертөнц гэж жигтэйхэн шинжлэх ухаанчаар тайлбарлаад байдаг. Миний хувьд бол нэг тэр юмд бол итгэдэг юм аа тийм. Яг лам ховрог хүн ч гэсэн яг энэ юм сайшааж үздэг юм. Тэгээ яг намсрын оронд оршиж бусдыг хорлож байгаад өөрийгөө шүтүүлдэг гинэ. За яг ийм хий ертөнцийн орон бас байж болно. Тэгээ яг хорлогдсон хүний бие нэх юм бол нууцаар үг шивнэх мэт ярилцах, ганцаараа хооллох, хувиа хичээх дуртай болох юм шүү. Тэгээ хүүтэн халуун солигдох, хүүтэн үед халуун мэдрэгдэх, халуун үед хүүтэн мэдрэгдэх. Тийм баг зэрэг өвчин тусах, шарах гүвд рүү гарах, бие хөшөх, хумсаа ургуулах дуртай болох, ариун цэвэрт хит дурлахаараа энэ нанжин буюу ягчс донгийн хорлолд орсны шинж тэмдэг гэж шүү. За тэгэхээр одоо дараагийнхаа хорлол нь болохоор асуурын буюу одоо тэнгэр бусын хорлол гэж байгаа юм. Яг нь асуураанууд ч нөгөө тэнгэрүүдтэй их дайддаг. Хинду шашинд бол бог бузар одоо нөгөө чөтгөрийн талынхан гэж ярьдаг. Буддын шашинд бол хүний дээдлийн төрөлл гэж үзээд байгаа юм л да. Ерөнхийдөө одоо нөгөө технологи амь амьдралын хувьд бол хүнээс илүү тэгтээ нэг жоохон хитрхийн нэр сүрт дайн тулааныг чухалчилдаг төрөлтөн л гэж үздэг. За тэгээд яг энэ асуурын адын дон нь болохоор хүний сүр жавхланг доройтуулдаг гинэ. Хорлогдсон хүн нь болохоор мах хархинд их дуртай болдог. Тийм. Тэгээ нүднийхээ булангаар их юмыг хардаг болдог гэж байна. Уурлах, тохирох, хэрүүл тэмцэлд их дуртай болдог гиндэ. За дараагийнх нь болохоор лусын дон хорлол. Тэгэд яг лам сахилтан санваартан. За тэгээд барахмаа хүмүүсийг хорлдог гинэ. Тэгээ яг онцлог нь болохоор хорлогдсон хүн нь болохоор бие хүндрэх, толгой эргэх, муужирч унах, төрүүлгээ харж хэвдэх дуртай болдог. Тэгээ яг түргэн уурлах, шүдээ зуух, амьсгалан давхцах, хилээ гаргах, нүдэн улаад шарах шалбархаа, тийм ээ. Элдв янзын арьс өнгөний өвчин тусдаг гинэ. Сүү тусанд их дуртай болдог гэж байна. За яг би энэ лусын донгийн хорлолын шинж тэмдэгтээ зарим нэг лам хүнийг бол мэдгийм байна. За тэгээд яг Мяманжи гарааны донгийн хорлол хүн ба шувууны хэлбэртэй морин толгойтой адуусны язгууртай гинэ. Тэгээ хорлол нь бол ерөнхийдөө тодорхойгүй. Тэгтээ бол сүүдэр мэт үзэгдэл үлдээдэг төрлийнх гэж шүү. Нүдний болонд сүүдэр мүдэр үзэгдлээ. Яг нэг хий юм хараад идэг нөхдүүд бас энэ донгийн хорлолд өртсөн байх магадлалтай гэж үздэг юм байна. За дочи чимбуу донгийн хорлол гинэ. Тэгээ яг могоо дүрстэй ихэвчлэн савдгийн төрлийн амьтан гинэ. Тэгээ бас яг хорлогдсон хүн нь тийм ээ. Ингээд мэдэх мэдэхгүй гар хөлөө савладаг ч юм уу, аль эсвэл ингээд янз бүрийн бүжиг хийдэг ч юм уу. Зарим талаараа бие махбод нь ингээд сүүдэрт дарагдсан юм шиг тийм айдастай болдог ч юм уу. Янз бүрийн бүжгийн хөдөлгөөн л их зүгээр байж байгаа тэгээд гар хөл нь татаад идэг л гэж байна. Тийм тэгээ яг бас яг нэг тийм хорлол нь бас нэг тийм сүртэй мэдэгтгүүц юм бол биш юм шиг байна. Энэ бусдыгаа бодвол яг нэг бүжиглэх дуртай хүмүүсийг л хорлдог юм шиг байна. За гандари буюу үнэр идэгч том. За яг энэ гандари гэдэг амтан маань өөрөө ерөнхийдөө юу байгаа? Тэнгэрийн бүжигчд гэдэг байгаа. Өөрөөр хэлбэл урлагийнх нэг их одоо нөгөө тэнгэрт гарах юм бол энэ төрлийн одоо сүнстэй ч юм уу ивэдэг төрлийн одоо сахиус гэхээс илүү энэ бол гандарыг тэнгэрийн бүжигчдэлтэй энэ дээр бол дон гэж гаргасан байна. За яг тэгээ сүмбэр уулын зүүн талд оршдгоо. Юлхаа сүрэнгийн орон гэдэг газар байдаг. Тэнгэрийн хоолны үнэрийг идэж тийм ээ дуучин бүжигчин цэвэр цэмцгэр хүмүүсийг ихэвчлэн хорлдгоо гэж байна. Тийм хорлогдсон хүний шинж тэмдэг нь өлсөж цангах, томоо өвчин амархан дөртөх. За яг өлсөж цангах томоо гэдэг нь одоо ханаа жуухнаас салдгүй юм байлгүй дээ. Тэг яг ариун бус бүдүүлэг үг хэлэх, хөгжмийн дуу элдв чимээ чимэгт дачаах гэж байна. За лам хуврахтаа хөрлөөд хуурч идэмийг булаахад баясдаг гинэ. За ийм төрлийн юмыг хийдэг юм байна. За сэрэмбүү буюу мангас гэдэг дон байдаг гинэ. Орд зүгт оршдог аимшигтай дүртэй, хүний мах тусанд дуртай, ширүүн үхтэй, тэмцэл дуртай амьтад байдаг гинэ. Тэгээ яг хорлогдсон хүн юмыг ихэвчлэн гараараа цогтөг, ширүүн үг хэлдэг, уйлах, дуулах, дэмий хоосон юм ярих зэрэгээр ингээд донгоддог, мах тусанд дурладаг, амьтны ам хөнөөхөд баярлах гэж. За яг энэ нөгөө гар хөлөө хананд нэг бяц цохиод идэг зарим нэг боронктой нөхдүүд бас энэ мангас донгийн хорлолд өртсөн байх магадлалтай юм байна шүү. Тийм. За тэгээд 8 дахь нь бишааз мах идэгч дон гэж байдаг гинэ. Биеийн хувьд хитрхи жижигхэн, хүний маханд идэх дуртай, хомог ихтэй амьтан гэж шүү. Тэгээ яг
Хорлогдсон хүн нь бол өнгөнд хөхөр ч юм уу тэгээ өмхийн үнэртэй болдог гэж байна. Зан аашин догшин ширүүн арх маханд бас ханаж чадахгүй дуртай болдог. Тэгээ огторгой ууд тэнгэр рүү хараад ямар ч холбогдлгүй олон юм ярьдаг гэж шүү. За яг хуу амтны аим хорооход баярлах гэд. Энийг сонсон чинь нэг тийм Гитлер шиг л нэг ярианы донтой нөхдүүдийг бас энэ бишаза гэдэг амтан л хорлцсон юм болов уу гэж бодлоо. Ер нь бол нэг тэр талын бодол орж ирлээ. За тэгээд ядаг буюу бирд дон гинэ. За яг хуу бирд маань ерөнхийдөө нэг 6 төрлийн нэг зүдгэр гэдэгтэй хатгар биетэй ханаж идэж чаддгүй, заддгүй. Зарим талаараа харамч хахир хуваа хичээсэн хүмүүс ихэвчлэн бирд болж төрдөг гэдэг явдаг. Бидний бас нөгөө яриад байдаг лусын төрлийн амьтад ч ихэвчлэн бирдтэй холбоотой байдаг. За яг хав тэгээд хорлогдсон хүн нь өглөгчдийн эдээг ялцруулж бусдыг ховдоглуулна гинэ. Тэгээ айж загтан чичрэх, өвчин тусах хий юмнаас ингээд айх гэдэг иймэрхүү шинж тэмдэг илэрдэг юм байна. За жумбо буюу бүднэр дон гэж бас байдаг юм байна. Тэгээ гол төлөв зүүн хойд зүгт цөмбөр уулын дээр оршиж хариун цэвэрч сайхан зүстэй хүнийг хорлдгоо гэж байна. За яг хорлогдсон хүн нь догшин ширүүн зан ааштай болох огторгой үүд ширтэх аман цангаж ундааших бурхан тэнгэр тахихад баярлах. За ер нь иймэрхүү нөхдүүд бас байна. Бас яг зарим нөхдүүдийг гой сайхандаа ирдээд ингээд нэг хамраас өгцөн гэд байдаг чинь хөрх юм нь бас донгийн хорлолд бас өртцэн нөхдүүд бас байж болох нь байна шүү дээ. За сүрэлбүү буюу тамтархаа бит дон гинэ. За энэ хүү дон маань л ерөнхийдөө насгар биетэй муухай үнэртэй тааран ховц өмсөх дуртай гэж шүү. Хорлол тодорхойгүй. Гэхдээ аимшигтай гэж байна. Яг хуу сүүдэр нь хүнийг дагаж шүн нойргуутулдаг гинэ. Биеийг муухай болгож одоо хөдөлгөөнтэй нүдийг одоо огцом хөдөлгөж ингэж тийм ээ нүдэн тогтохгүй гэдэг шиг ингэж харагдуулдаг гэж байна. Ер нь тэгээд нэг шүн юм хуман даруулж ийн гэдэг нөхдүүд бол энэ талын юмнаас айж яг хорлогдож дамтцсан байж магадгүй гэж байна. За гимжид буюу шинүү дондог дон гэж байна. За асуурын хүчийг хэмхэлж ивддэг. Аюул багтай боловч бусдыг айлгадаг тийм дон гинэ. За жижид буюу матуулагч дон. Бусдын ерөнхийдөө сэтгэлийг доройтуулдаг. Хорлогдсон хүн нь болохоор догшин ууртай болдог. Зүрхэн савлдаг, чичирдэг, толгоо нэрэгдэг. Шүдээ зовхол гар нь мөрих, ганцаараа харанхуйд байх дуртай болдог энэ шүү. За намбуу дарагч дон гинөө. Хэвтэр нойрон дээр дарж хорлон. За энэ ёстой нөгөө зүүд юм хумандаа даруулдаг нөхдүүдийг л хэлдэг бололтой. Диванан сүрээр дарагч дон. Хүмүүсийг сүдрээрээ дарж хорлно. Ер нь нэг жоохон сүлийн хідэн донгууд бол дандаа л нэг дардаг. Дээрээс нь бас нэг ингэдэг юм байна. Би бас яг нэг айл ном уншиж байгаа. Яг нэг миний дээрээс нэг сүдэр ингээд бүчээд авчих шиг болсон юм. Магадгүй энэ талын дон ч юм уу юм бас байсан байж магадгүй юм байна. За тэгээд нанжид буюу согтууруулагч дон гэж шүү. Царай зүс сайхан би эрүүл хүмүүсийг хорлдог гэж байна. Согтууруулах, завхааруулах, дүү бүжиг хийх, нойргуу тоглуулах, хэрүүл тэмцэл, зодоон хийх. За иймэрхүү шоучин нөхдүүд бол ер нь бол бас донгийн хорлолд өртөцсөн байх магадлалтай л юм байна. За тарны язгуурыг бүтээдэг энэ хандмаа дон гэж шүү. Дагинсын дон. Тэгээ яг тарны язгуурыг бүтээж огторгой дотдог. За яг энийг би бол ингэдгийг одоо нууц тарин бясалгаж байгаа ч юм уу. Бясалгал гүнзгийрээ дөрөнгөт хүнд нөгөө нэг юу харагдаг, шид бүтдэг ч юм уу. Аль эсвэл нөгөө астрал зүүд нь ингээд гоё болоод ирдэг байхгүй юу. Тэгээ энийг юм хүмүүс гэгэрчлээ гэж бодоод идэг. Зарим талаараа нөгөө дагинсын дон буюу энэ хорлолд өртөцсөн байж магадгүй л байдаг юм биш үү. Энэ талын хүмүүсийг бол энгийн хүн гэхээс илүү энэ яг нэг бясалгагч лам ховор хүмүүст илүү таарсан дон байна. За тэгээд яг намдуу дон гэж байна. Ламын нөхөр мэт хорлдог гинэ. За энийг ч бол би бас сайн тайлбарлаж мэдэхгүй. Гэхдээ яг лаа таван тэнгэр ч юм уу хүний нөгөө заяаны таван тэнгэр гэж байдаг. Энийг бас доройтуулдаг ч юм уу байж болно. Зарим талаараа нөгөө сүрэг сэтгэл хөдлөлөө эрг болгож тайлбарладаг хүмүүсийг бас илэрхийлж болно. За тэнгэрийн дон гэд нар сар зэрэг иргэсийн нөхөр сэлт ирж хорлноо. Ариун цэвэрч сайхан царайтай хүнийг хорлдог гэж байна. Сэтгэл санаа намаргүй хоолн дургүй болдог. Үг ярианд дургүй болдог гэж шүү. Яг гадаад оронд явах, гадаад хэлээр ярих дуртай болдог, нойр хөнгөн болдгоо гэж байна. За яг энэ нөгөө сүүлийн үеийн нөгөө гадагшаа явж сурна гэд инээ тэрэгээд эцэг ихээ заваагаад идэг залуучууд бас нэг энэ төрлийн донтой болсон байж магадгүй юм байна. За шинжээ. За шинжээ гэдэг маань угаасаа нөгөө алтан сав ирэлгийг л хэлдэг шүү дээ. Манайхан тэгээд нөгөө Далай ламаас буруу асууцсан гэдэг нэг сэтгүүлч хүнийг жаргал сайхныг загнаад идэг. Уулын шинжээ гэдэг юм байна. Тэгээ эн чинь өөрөө ирэлгийг л хэлж байгаа юм л да. Тэгээ яг урд зүгт оршдог хөхсөд болон бэрдийн язгуурын амтаан гэж юм. Тийм тэгээ яг ууртаа догшин алах үйлст баярлдаг, баясдаг. Эм баригч гүрэм хариулга үйлдэгчдэд уурлах, амь насыг нь бүрлэх зэрэгээр ингэж хорлдгоо гэж байна. За энэ бол ер нь нөгөө гүрэмчин домчтыг их хөвчлэн хорлдог. Бас энэ нөгөө эмч янз бүрийн хүмүүсийг хорлдог төрлийн амтан байж мэдгээр юм байна. За тэгээд яг 21-т нь болохоор гүндүү давыг буюу бүхэнд ордог дон гэж шүү. Гэр орондоо тогтдоггүй хүмүүсийг тэнэмэл болгож хорлдог гэж байна. За яг тэнэмэл болоод ингээд нэг гарч яваад байдаг хүүхдүүд хүмүүс бас байдаг. Энэ бас нэг сэтгцийн асуудал гэхээс илүү энэ донд хорлогдсон юм байдаг гэж шүү. Тэгээ хүмүүсийг сүүдэртэй
татаж байрлах газрыг нь үлдээдэггүй. Альва нэг газар оронд ингээд нэг тайван сууя гэхээр амар заяаг нь үзүүлдэг юм л дээ. Тэгээ энэ төрлийн донгууд байдаг гэж байна. За тэгээ яг би энэ 21-ийг уншлаа. Тэгээ ерөнхийдөө 41 дон байдаг. Дараагийн 20 донгийн бас нэг тусад нь бичлэг хийж оруулнаа. Тэгээ яг хүний бас нэг сэтгэлийн одоо тийм ээ сөрөг мэдрэмж, сөрөг энэ нисванцаас болоод энэ донгууд хорлдог байгаа юм байгаа шүү. Тэрнээс ч нэг зөв сэтгэлтэй амьдрал зөвхөн бас нэг сэтгэл зүйн хувьд эрүүл саруул ухамсартай хүнийг бол аль аль нь тийм ад дон гэсэн юм бол хорлдог байгаа маа. Тэгэхээр яг гадна харагдах ихэнх чөтгөрүүд ерөнхийдөө л тийм хүний сэтгэлийн өөрийнх нь бас тусгал байдаг. Тэгээ энээсээ болоод хүн чинь бас ингээд нэг гадаа талын юмд хорлогддог. Тэгээ яг юмнаас айж твдэх бүх болгонд хөрх юм хорлоод идэг. Уулын жолын аюултай энэ чөтгөр шулам гэдэг байгаа нөхдүүд чинь бас яг чөтгөр шулам гэхээсээ илүү бас л нэг төрлийн зовсон амьтад л байдаг юм л та. Бас нэг үлийн үрийн хүлээсэнд орсон. Тэгэхээр энийг их айж сандраад байх хэрэггүй. Хамгийн гол нь хүн сэтгэлээ зүв байлгуулах тийм юм олон төрлийн дон юмд автахгүй л дээ. Гэхдээ яг юмыг яаж мэдгүй шинжлэх ухаанаар нотлохгүй ч гэсэн бас нэг хий юм энергийн битүүд бас байж болно. Яг гүрэн хийдэг хүний хувьд хэлэхэд бол энэ талын юм бас баг зэрэг мэдрэгддэг. Зарим хүний энерги үнэхээр бас хэцүү болцсон байдаг. За